Хоёр хоног л ингээл өглөө бол ингээл нойргүй хоног ингээл ядраад нойргүй одоо хөл ингээл шилжээл. Ингээл ээж шүү дээ л аймаа шахалдаал урдаараа хүн оруулаад. Тэгээ нэг яа төглөж унгаачих гал. Ийм байдалтай л. Эцээс хүн амтыг гинцэл асуулт гарсан уу? Замын ухаалдаал. Очил би сая өглөөс олон хүний дунд бас ухаалж очиход гадж нэг ариун гайгүй болсон. Байна. Тасгар дууссан уу? За 13 14 дээр 2 байгаа. 13 14-д нэг шиг үлдээд ордог хаалан дээр илүү. Тийм. Тэгсэн 13 14. Зөв. Дөрөв билээ цагаа. Тэр хэдээр зарж ин чи? Зөө. Одоо очиод аваад байгаа юу? Хаана очих вэ? Баян Монгол дээрээ. Хэдгээр байсан дээрээ. Тэг очиж залгая. За хитэн бишээ шүү дээ. Дөрүүлэнгийн нэр зүгээр л. Дөрөв. Тий. Дөрөв хаа. Юун дээр бастаа штэ. Юун дээр? 8 дахь дээр бастаага. Дараас нь дөрөв болов. Дараас нь дөрөв байгаа юу? Болно. За тэгвэл очие. Жил бүрийн улсын баяр наадмын өмнө наадмын билетийг шаглан худалдах ажил газар авдаг. Шагчдын наадмын тасалбарыг олноор авдаг арга нь жилээс жилд нарийсаж сүүлдээ бүр цагдаа наригчийн ажилдаа татан оролцуулж байна гэдгийг эргэд хэлж байна. Ер нь бол ченжүүдээс цагдаадаага жоохон хувилддаг юм шиг байна бидний анзаарснаар л. За яаж яаж. Тэгээд нөгөө тэр дүрсийн ингээд бичлэг хийсэн хүн утсын шууд булаагаад тэгээд хөөд гаргасан гэх мэтлээ. Энэ мэтчлийн ингээд оруулж байна. Одоо ингээд дундуур ингээд өөр Илүү юм шүү. Байсан гэжгүй тэр уртыг нь байсан ингээд ингээд дандаа оруулдаг. Тэгээд бид нэр ингээд очрондоо амар удаан хүлээж байгаа шүү дээ. Шүн ингээд унтахгүй хүлээж байна. Гэтэл энэ ченжүүд болохоор шууд энэ хажуугаар ингээд орчих. Би үнэхээр гомдолтой байна юм даа. Би Баянсар дүүргийн 16 дугаар хорооны иргэн. Одоо ингээд цагдаа дурдаар нь ингээд очргүй хүмүүс бити оруулаач гэхлээр чамаа гаргах шүү гэх юм. Тэр одоо цагдаа намайг сүрдүүлээд Монголын цагдаа намайг сүрдүүлээд байгаа мó дарамтлаад байгаа мó яагаад байгаа юм бол би ойлгосонгүй би зогс гэсэн газар зогсоод би нэг игнэгээр зогсоод ингээ явж байна. Тэгэхэд дуугаагаараа гаргах чинь шүү чамаа гэдэг чи юу гэж байгаа. Жил бүрийн наадмаар 12,000 тасалбарыг хэвлэж худалдаалдаг. Үүний 3,000 төрийн өндөр авто тушаалнууд болон тэдний эхнэр хүүхдүүдэд хуваарлагддаг. 3,000 нь гадаадын жуулчдад аялал жуулчлалын компаниудаар дамжин зарагддаг. Харин үлдсэн 6,000 билет нь Монголын 3 сая иргэнд ноогддог. Энэ жил тэрхүү 6,000 билетийн 1,200 нь анх удаа цахимаар худалдаалахаар болсон боловч тэр нь нийслэлийн мэдээлэл технологийн газар болон нийслэлийн засаг даргын тамгын газрын гараар ороод хайцсан мэдэгдэхгүй алга боллоо. E-сервис цэг Улаанбаатар цэг имэн цахим хаягаар уг тасалбарыг худалдаална гэсэн боловч иргэдийг хуурам ихлэх, төөрөгдүүлэх, зохиомлоор хооронд нь алалцуулаад харин тэрхүү 1,200 тасалбарыг онлайнаар зарагдсан гэх худал мэдээлэлд ор өөрсдөө авсан байж болзошгүй байгаа нь дараах баримтаас харагдаж байна. Баримт 1. Наадмын тасалбарыг онлайнаар худалдаална гэсэн зарлал мэдээлэл 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр цахим сайтуудад тавигджээ. Уг мэдээллийн дагуу 7 дугаар сарын 8-ны өглөө 9 цагийн үед уг системээр нэвтэрч тасалбар захиалсан иргэнд дансны дугааргүй. Гэхдээ хүсэлтийн дугаартай нэхэмжлэх имэйл хаягаар нь ирсэн байна. Уг хүсэлтийн дугаараар нь шалгах цонхонд хийж шалгахад үндэсний их баяр цэнгэл наадмыг зохион байгуулах хороо гэдэг нэртэй төрийн сангийн 10-2 тэг-5 1459 дугаарт 16,000 төгрөгөө төлж тасалбараа баталгаажуулна уу гэсэн цонх нээгддэг аж. Ингээд тус гүйлгээг нь банкнд очиж хийхээр төлбөр төлөгдсөн гих төлөв шилжих хатлаа тасалбар худалдан авалтыг нь цуслав гэсэн байх аж. Хамгийн хачирхалтай нь
E-сервис Улаанбаатар цэгийн цахим мэдээллийн сан тасалбарыг онлайнаар зарж эхлэнэ гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд ажиллахаа болсон нь анхаарал татдаг. Нийслэлийн засаг даргын хамгийн газар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссийнхны иргэдийг чирэгдүүлэн хохироох үйлдэл ингээд зогссонгүй. Онлайнаар билетээ захиалж чадсан бол ганцхан дүнжин гарвдах үйлчлэгээний төвөөс билетээ өөрийн биеэр очиж аваарай хэмээх чирэгдүүлэлт оромжлолоор үргэлжилнэ. Наран туул захын урд нийтийн тээвэр очдоггүй атлаа жилийн бүх улиралд байнга төгжрөл бөглөрөл дунд манатаж байдаг тэр салбарт нь нэг өдрийн ажлаа алдаад арайхийн очсон иргэнд бидэнд тасалбар байхгүй. Хи эндээс ав гэсэн юм хэмээн буцааж хохироох үйлдэлээр үргэлжилнэ. Баримт 2. Наадмын тасалбарыг дүнжин гарав дараагийн Мишель Оргил гэх нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төвүүдээр 7 дугаар сарын 8-наас 9-ний өдрүүдэд борлуулна гэдгээ нийслэлийн засаг даргын хамгийн газраас мэдэгдсэн. Уг 4 салбараар нэг өдөрт 600 тасалбарыг борлуулсан байна. Харин тэрхүү 600 тасалбар нь наадам үзэхийн тулд хонон үнжин оочирсан дорж дулмаад олддоггүй атлаа. Нэг шагчинд 14-өөр байж байгаад ямар учир байна вэ? Яасан юм бэ? Тийм байна. Баян Монголын 422 дугаар байр. За, тэрсээ шил олох. Тэгээ би нэг дугаар өгч өгөө. За, тэг. 97 2014. 97 2014. За, баярлалаа. Би наадах болтгоо. За, дахиад байгаа юу? Тэр 8-аас гадна манайхан намайг найз гадаадын хүмүүс хэрэгтэй байна гэж байна. За, нийт хэдэн билет ирсэн юм бэ? 22 цаг байхгүй. Оо, тийм байна. Тийм. За, ямар ч тест наач юм бол юу байгаагүй. Сүүтрэгчтэй билет 150-гаад 224 байгаа. За. Тэгээд энгийн нөгөө нэг юу байгаа шүү дээ. Тий, энгийн сүүтрэгч ууцынхан тий. Чин болохоор 130 гээд нийт 10 ширхэг байгаа. Зөв. Тэгэхээр чи нийтдээ 10 одоо нөө сүүтрэг 14 хэлсэн. Дахиад 6 байхгүй юу? Дахиад 6 одоогоор алах дахиад. 14 дээ нөө. Тий, одоо яг бишэн байгаа нь 14 байгаа. За. За тэгвэл наадах жаа. Тэг бүгдийг хэлчихвэл тэгвэл тэг. За сүүтрэгчтэй тэр нэг 2-2-ороо нөө юу шүү. 150-аар зарж байгаа шүү. За тэр яах вэ? Гадаадынхаар билет заавал олох гэж шаа. За тэгэхээр саяны дугаартаа залгаад бүгдийг авчих. За. Шалгадаг хүмүүс нь шалгах хэрэгтэй байх. Наадмын тасалбарыг худалдан борлуулах ажлыг эмх замбраагүй, зохион байгуулалтгүй, иргэдэд хүртээмжгүй атлаа шагчдад маш хүртээлтэй байдлаар худалдан борлуулах ажлыг нийслэлийн засаг даргын хамгийн газраас сүүлийн жилүүдэд маш амжилттай хийсэн. Гэхдээ энэ жилийн шиг ийм увайгүй байдлаар хийсэн тохиолдол өмнө гарч байгаагүй билээ. Харахгүй мөн үү?